3 охинтой хүчирхийлэгч ээж. За юу яцхан бамбарнууд минь. Үзэгчдийн явуулсан аимшигт бодит босон явдлуудыг дүрсжүүлэн хамтдаа уншин ярилцдаг Өмнөд Солонгосын алдарт Shinya Kitame буюу англиар бол Midnight Horror Story нэвтрүүлгийн 5 дахь дугаараа оруулахад бэлэн боллоо. Өмнөх буюу 4-р дугаар маань 15,000 лайк хүрчихсэн тул цаадахчаа амлсан ёсороо шууд дараачихаа дугаар руу орж байгаа юм шүү. Яг энэ уламжлалаараа энэ бичлэг ч гэсэн 15,000 лайк хүрсэн цагт дараагийн дугаар буюу 6-р дугаар нь цаг алдалгүй шууд орно шүү. За тэгээд олон юм яриад явах шууд Midnight Horror Story нэвтрүүлгийнхаа 5 дугаар дугаар руу орцгоё. Shinya Kitame буюу Midnight Horror Story нэвтрүүлгийн үндсэн хөтлөгч болох Kim Gura нэвтрүүлэгтээ тавтай морил хэмээн хэлж буугаар энэ удаагийн дугаар маань эхэлнэ. Энэ удаагийн дугаар чирээн дээр нийт 5 хүн сууж харагдах ба зочноо ухтан авцгаая хэмээн хэлэхэд элдв мим зургуудыг чадамгаа гихчин дөөрайдгаараа маш алдартай аимшигт нүд хочод комедиан Lee Young-hyun орж ирэх нь тэр. Нэвтрүүлгийн багийнхан ч бид нар нэрээ яг ийм нүдтэй байсан бол бидний ярьдаг түүхүүд бүр л амар мэдрэгдэх бахтай те гэх мэтэр жаал маазарч инээлдэж байгаад. За тэгэхээр хэн ихний түүхийг ярих уу гэхэд нэвтрүүлгийн нэгэн туслах хөтлөгч би хэмээн хэлснээр ихний түүх маань эхэлнэ. Эхний түүх биднийг муу муухай бүхнээс хамгаалж өгөөч. Нэгэн жижигхэн харанхуй өрөөнд хижээл насны туранхай эмэгтэй болохчой бурхныхаа урд алгаа авсраа цуучсан. Биднийг муу муухай бүхнээс хамгаалж өгөөч. Биднийг муу муухай бүхнээс хамгаалж өгөөч. Биднийг муу муухай бүхнээс хамгаалж өгөөч. Хэмээн залбирч харагдах ба яагаад ч юм гинтэл гарын алга болон хөлөө хараад их л өвдөл мэдэрч байгаа мэт л орилоод унаж харагдана. Чой эмэгтэй яг юуны төлөө ингэж залбирсан бэ? 1979 онд Сөүлийн Хиндандон гэх газар бүхэл айл жижигхэн комик дэлгүүр ажиллаулдаг байх үед Чой эмэгтэйч мөн өөрийн 19, 24 болон 26 настай 3 охинтойгоо хамт жижигхэн комик дэлгүүр ажиллаулан амьдардаг байж. Бүгд л маш хичээнгүй ажиллаа хийдэг байсан ба бүр хажуугаар нь даавуун тор наах ажлуудыг хүртэл давхар орлого болгон хийдэг. Хоорондын харилцаа нь маш сайн. Бүх охтууд нь ээжийнхээ үгэнд маш сайн ордог гэх мэт зүйлсээрээ эргэн тойрондоо их л алдартай. Чой эмэгтэй охтуудаа ёстой л нэг нүдний цөцгийн мэт хайрладаг их сайхан гэр бүл байсан гэдэг. Гэвч энэ бүх сайхан зүйл нь зөвхөн гадна талдаа харагдах зүйл нь. Өдөр бүр дэлгүүрээ хаасны дараа ээж нь гэрлээ унтраан хаалга хааснаар тис өөрхөн болж тэдний жинхэнэ үнэн бодит амьдрал эхэлдэг байв. Охтуудаа бүгдийг нь тойруулж суулгаж байгаа том охин руугаа харснаа. Чиний түрүү юм яриад байсан залуу чи хин юм? Ээжээ тэр чин зүгээр л манай үйлчлүүлэгчтэй. Амаа тат гадны хүнтэй ярьж болохгүй гэж би чамд хэдэн удаа хэлсэн бэ? Битгий өөрсдийн итгэл үнэмшлээ уландаа гიშгээд бай. Уучлаарай ээжээ. Үүний дараагаар баг охин руугаа ч мөн чи өнөөдөр 4 цаг 10 минутанд гадагшаа гарсан те. Арай хин нэгэнтэй уулзаад байгаа юм биш үү? Үгүй ээж би зүгээр л ариун цэврийн өрөө орсон штэ. Би та нарт хэлдэг шүү. Энэ дэлхий бол чөтгөрүүдээр дүүрэн болгоомжтой бай. Химээ нэлээд орилж байснаа гинтэл царай төрхөө их л зөөлхөн болгон засан. Ахиж ээжийнхээ урмыг хугалж болохгүй шүү за. Гэхэд охтууд нь бүгд зэрэг ойлголоо ээж биднийг уучлаарай. Хэсэг бөөн загнаж байснаа охтуудынхаа толгой дээгүүр алчуур нөмөргөөд бүгдийг нь алгыг нь хавсруулан зэрэгцүүлж суулгаж байгаа дахиад л нөгөө мөрөглөө эхлэх нь тэр. Хинтээч битгий харилц, битгий ажилдор, битгий хүнтэй гэрэл, радио битгий сонс гих мэт гадаад ертөнцөөс харилцаа холбоог нь бүрэн тусгаарлах зорилготой бөөн л үг бичсэн цааснуудын урд бүгд нэгэн зэрэг биднийг муу муухай бүхнээс хамгаалж өгөөч. Бүхэл шөнийн турш тасралтгүй 12 цаг ингэж мөргөл үйлддэг байсан гэдэг. Энэ чой эмэгтэй яг юунаас болоод ийм хүйтэн цэвдэг мөн гадаад ертөнцөөс айдаг болсон тухай одоо бүгдээрээ мэдэж авцгаая. Энэ үйл явдлаас 30 жилийн өмнө буюу чой эмэгтэй ердөө 27 настайдаа нэгэн дунд сургуульд багшаар ажилладаг байсан ба нэг өдөр санаандгүй нэгэн залуутай учирснаар амьдрал нь орвонгоороо иргсэн гэдэг. Хайр дурлалтаа умбан төд удалгүй хурмайч хийж эхний охиноо үлгээд авсан байдаг. Санхүүгийн боломж бололцоо муу байсан хэдий ч тэд маш жаргалтай байсан ч энийх аз жаргал нь төдийлөн удаан үргэлжлээгүй. Нэг өдөр огт танихгүй нэгэн эмэгтэй чой эмэгтэй дээр ирэн би тэрэнд хэдийнэ бүхэл бүтэн 2 хүү төрүүлээд өгчихсөн байхад чи эхнэр нь болох гэж үзнэ гинэ.
Нөхөр нь хэдийнэ гэрэлчгсэн бүр 2 хүүтэй залуу байсан л болж таардаг. Ийм зүйл болсныг мэдсэн нөхөр нь чой эмэгтэй рүү миний эхнэр надад 2 сайхан хүү төрүүлж өгсөн байхад чи миний хууль ёсны эхнэр болно гэж үү? Битгий юм шуналтай байл да. Болохгүй штэ. Хамгийн сонин нь нөхөр нь өмнөх эхнэрээсээ ч холбоогоо таслаагүй. Чой эмэгтэйгээс ч мөн холбоогоо таслаагүй. Хоёр талд 2 эхнэртэйгээр бүхэл бүтэн 20 жил амьдарсан гэдэг ба эцэст нь нэг юм чой эмэгтэй тэсвэр төвчээр тасарсан байдаг. Ийм байдалтайгаар 20 жил нөхрийнхөө бага эхнэрээр амьдран 3-3 охинтой болсны эцэс шийдвэр гарган тусдаа амьдарч эхэлсэн ба төдөөдөлгүй өөр нэг залуутай учирдаг. Гэвч бүхэл бүтэн 20 жил 2 эхнэртэйгээр амьдарсан өнөөх мөн нөхөр нь үүнийг нь мэдснээр чой эмэгтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэж шүүхэд хандснаар чой эмэгтэй бүхэл бүтэн 3 сар шоронд суусан гэдэг. Тухайн үеийн хуульч бас л чанга байсан байгаа юм шүү те. Муу муухай зүйлс ингээд дуусалгүй бүр энэ гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэх хэрэг нь 7 хоног тутмын сонины эхний нүүрэн дээр бүр маш томоор гарснаар бүхэл хүн чой эмэгтэй рүү чичилж эхэлсэн гэдэг. Зүгээр гудмаар алхаж байхад нь үртэл хүмүүс нөгөө сонин дээр гарсан байсан хүүхэн мөн үү? Хүний нөхрийг булааж авсан мөртлөө дараа нь тэр нөхрөө хүртэл араар нь тавьсан гэсэн шít. Ёстой шившигтэй хүүхэн юм аа. Ир хүнгөө амьдрч чаддгүй байх та. Ямар заваа юм бэ? Энэ бүх хогийн муухай зүйлсийн дараа тосхон даяар нь чой эмэгтэйг засрашгүй шулам хэмээн дуудах болсон. Тийм л учраас чой эмэгтэй энэ цагаас хойш өөртөө байнга хэлдэг болсон зүйл нь энэ дэлхий бол тэр чигээрээ өт хорхоондоо баригдчихсан. Бүх ирчүүд яг ижилхэн чөтгөрүүд. Ийм л дэндүү шударга бус, дэндүү хэцүү зүйлс араасаа тохиолдсон учраас чой эмэгтэй ёстой жинхэнэ утгаараа трама авч сэтгцийн асуудалтай болсон юм байлээ. Үйл явдал одоо үедээ ирэхэд охтуудтайгаа хамт залбирал үлдэж байсан чой эмэгтэй бүрл эрүүл биш царай гарган "Охтуудаа, ээж нь бурхантай холбогдож чадлаа. Та нар өөрсдийн цэвэр ариун онгон байдлаа хамгаалж явах ёстой шүү. Тэгжил байж бид нар өөрсдийгөө энэ бүх муу муухай зүйлсээс хамгаалж чадна." Бүр ихэнд чой эмэгтэй ганцаараа мөргөл үлдэж байгаад гарын алга болон хөлөө хараад их л өвдөлт мэдэрч байгаа юм шиг орлоод унсан штэ тий. Тэр нь хэдийнэ сэтгэл зүйн эрүүл биш болсон чой эмэгтэй загалмай цовдлуулсан Есүс Христийн өвдөлтийг өөр дээрээ мэдэрч байсан л болж таардаг. Хэд хоногийн дараа нэгэн айхтар үйл явдал болсон нь бага охин нь алга болчихсон байх ба мэдээж л мань чой эмэгтэй гудамжаар ёстой л нэг ухаанаа алдан "Миний охиныг харсан уу? Миний бага охиныг харсан уу?" хэмээн асууж авсан байдаг. Гэвч гайтай нэг хөрс нь яагаад ч юм танаа бага охин уу? Түрүүхэн тийшээ өөрөөсөө нилээн ахмад гэмээр эрэгтэй хүнтэй хамт явж харагдсан штэ. Мэдээж л энэ чой эмэгтэй бүрл галзуурах тохихон дэр. Бага охин нь алга болоод 3 хоносны дараа нэг орой гинтэл хашааных нь хаалхыг нүдэх чимээ сонсогдсноор очвол бага охин нь эрэгтэй эмэгтэй 2 хүнтэй зогсож байх ба мэдээж л чой эмэгтэй үгийн зөрүүгөө охиноо шүүрч аваад хаалгаа тас хийтэл нь хааж орхино. Чи хүнтэй унтчихсан уу? Унтчихсан юм уу аа? Бага охин нь юу ч дууралгүй зогссоор л. Ийхүү чой эмэгтэй 3 охиноо зэрэгцүүлээ цуулгачихсан. Одоо ингээ та гурвын нэг чинь ариун биш боллоо. Та хоёрыг ч гэсэн ариун онгон чигээр нь байлгахын тулд хамгийн зөв сонголт бол үхэл юм байна. Тухайн өдрийн оройн цагдаа нар чой эмэгтэй гэрт дуудлага аваад ирэхэд толгойд нь хар ут угалчихсан. Гар хүлийг нь хүлээд гарт нь загалмаа атгуулчихсан. Бие нь хэдийнэ хөрчгсөн 3 цогцос олцсон гэдэг. Мэдээж өнөөх галзуу чой эмэгтэй охтуудаа өгсөн хойно нь хүртэл хянаж байгаа мэт таг гөлөрчгсөн шинжтэй амьд олдсон ба цагдаа нарт охтуудаа энэ ертөнцийн муу муухай зүйлсээс аврахын тулд алсан хэмээн хэлсэн байдаг. Энэ хэргийн тухай тухайн үеийн сонинд нийтлэгдсэн зураг нь одоо хүртэл архивлагдсан үлдсэн байдаг ба яг үнэндээ бага охин нь гэртээ ирэхэд ард нь зогсож байсан дунд иргэм насны эрэгтэй эмэгтэй хүмүүс нь ямар ч буруу муухай зүйлс хийгээгүй хүмүүс байсан гэдэг. Хөөхий зүгээр л бага охиныг нь гудамд явж байхыг нь олоод гэртээ хэд хонуулахдаа бүх зовлонт амьдралыг нь сонссон ба гэрт нь очиж ээжээс нь бага охиныг нь өөрсдийн гэрт үйлчлэгчээр ажиллуулж болох уу гэж асуух гэж л очисон юм байна лээ. Амхандаа л хөөхий охин тус болоод тэр хэцүү газраас нь гаргах гэсэн биш асуудлыг бүрл хурцтуулчихсан л гэсэн үг. Цагдаагийн түүхэнд бүртгэгдсэн бодит болсон хэрэг тул үүнийг сонссон нэвтрүүлгийн багийнхан бүгд л хэсэгтээ эмзэглэн чимээгүй сууж харагдана. Мэдээж та бидний мэдэж байгаагаар ийм бодит болсон гэмт хэргийн түүхтэр онлайнаар үзэж буй үзэгчдээ санал хураадаггүй тул одоо үзэгчдээс ирүүлсэн сүнс чөтгөрийн түүхүүдээ эхэлцгээе гэснээр нэвтрүүлгийн үндсэн хөтлөгчдийн нэг Кимсүк өөрийн түүхээ эхлүүлдэг. 2 дугаар түүх Дардаг балны чимээ.
Энэхүү түүхэн Солонгосын Гванжу хотод болсон ба тухайн үеийн шалгалтандаа бэлдэж буй хүүхдүүд нийтийн номын сан шиг хичээлээ бэлддэг. Ширээнүүдийг нэг нэгээр нь сараар нь түрээсэлдэг үйлчилгээний газарт болсон үйл явдал. Бүх хүүхдүүд маш чимээгүй зэрэгцэж суугаад хичээлээ давтдаг байсан тул чимээгүй байл да, битгий ившээгээд байл да, хоолоо гарч идэлтэй гих мэт гомдол саналаа жижигхэн цаасан дээр бичээд хэлэх гэж буй хүнийхээ ширээний хажуу талд нь наадаг байсан гэдэг. Жисан гих нэртэй эмэгтэй ийм газар цагийн ажил хийдэг байх үеийн түүхээр хоёр дахь түүх маань эхэлнэ. Нэгэн өдөр Жисан эмэгтэй ажил дээрээ байж байхад нэлээ яриа муутай бүрэг гэмээр залуу ирснэ. Уучлаарай, би ширээ авах гэсэн юм а. Хойгуур суудал бол сайн шүү. Би нөгөө нэг эйр кондишны чимээнд болон бас нөгөө хүмүүсийн чимээнд их мэдрэг юм а. Ингэснээр Жисан мань залууг арын игнэнүүдээс ганцхан сул үлдчихсэн байсан суудал буюу 2 дугаар өрөөний 30 номерын ширээн дээр суулгахын тэр. Мань залуу ширээн дээрээ суугаад дөнгөж нэгэн цагийн дараа Жисан дээр ирээд уучлаарай, энэ эйр кондишн нь арай хүүтэн байна. Би даарад байна. Жаахан дулаахан болгоод өгөөч. Мань Жисан ч тийм үү. За гэд 2 дугаар өрөө рүү ороход өрөөний температур хэвийн хэмжээнд буюу 27 градус байсан гэдэг. 2 дугаар өрөөнд сууж байсан бусад бүх сурагчид зөв зүгээр сууж байхад мань залуу л ганцаараа хүүтэн байна гэд байсан тул мань Жисан захирал руугаа залгаад нөгөө юу захирлаа 2 дугаар өрөөний 30 номертой ширээн дээр шинэ хүн авчихсан юм а. Тэгсэн чинь даарад байна гэд болдоггүй. Нөмрүүлэх зүйл хаана байгаа вэ? Гэтэл захирал нь өөдөөс нь их л айж цочирдсан хоолоогоор юуг нэ тэр суудлын дээр чинь хүүтэн гээд хүн огт авдгүй штэ. Яагаад хүн суулгаж байгаа? Хурдан суудлыг нь соль. Бүхэл бүтэн өрөө зөв зүгээр байхад ганцхан тэр суудлал хүүтэн байдаг. Тэгээд тэр суудлал дээр нь хүн огт авдаггүй гэхлээр цаанаа л нэг сонин. Мань Жисан ч суудлыг нь сольж өгөхөөр 30 номерын ширээн дээр очтол өнөөх залуу нь идэх амттан болон хичээл хийхэд хэрэг болох бүх зүйлсээ бүр яг таг өрөөд нэг хэмэнд оруулчихсан. Бүр тухай олоод суучихсан байхыг нь харсан мань хүн ерөнхийдөө энэ залууг нэг тийм тулцсан өвсөдийтэй залуу болохыг нь олж мэдхэн тэр. Уучлаарай, та нөгөө энд хүүтэн байна гэсэн штэ тий. Би таны суудлыг солиод бүр гоё суудл болгоод өгье. Шалгалтын өмнө ширээгээ солих чинь муу ёр. Би солихгүй. Мань Жисан ч за хэмээн бодон нэг нөмрөг өгчгөөд буцаад ажлын байран дээр ирээд сууж байхад төд удалгүй өнөөх залуу ахин ирснэ. Уучлаарай, миний хажуу ширээний хүн балныхаа арыг байнга дарж дуургаад байна. Энэ нь үнэхээр ядаргаатай байна. Болиулаад өгөлдөө. Мань Жисан ч 29 дугаар ширээний хүн дээр очиод уучлаарай, хажууд суудлын чинь хүн таныг балаа хит их дуургаад байна гинэ. Та дуугаа намсгаад өгөөрэй. Ингээд өнөөх нь их л гайхснаа. За ойлголоо л гин. Маргааш нь болж Жисан ажил дээрээ дөнгөж ирэхэд өнөөх 30 дугаар суудлын хүн нь 29 дугаар суудлын хүнтэйгээ яг л нөгөө шалтгаанаараа битүү хэрүүл хийчихсэн. Бараг л барьцалтаад байж байсан тул арга буюу маргааныг нь салгаад 29 дугаар суудлын хүнийг өөр өрөөрөө шилжүүлсэн байдаг. Наашгүй ингээд одоо асуудлууд нь шийдэгдлээ гэд байж бай. Тэл тун удахгүй ахаад л өнөөх 30 дугаар ширээний залуу ирснэ. Миний хажууд урд хойно гээд аль нэг талд нөгөө дардаг балны чимээ гарсаар л байна. Ёстой төвөгтэй юм а новшгиж энийг шийдээд өгөөчтэй. Химэн ахаад л гомдол гарах ба мань Жисан бүрэл төвөгшөн 2 дугаар өрөөнд байгаа бусад хүмүүсээс асуутал хинэн ч тийм дардаг балны чимээ огт сонсоогүй л гэх тэр. 30 дугаар ширээний залууд өнөөх чимээ ахаад тасралтгүй сонсогдоод байсан тул өрөөнд доторх бүх хүн рүү очиод хөшгийг нь татаад хэрүүл хийж эхэлсэнд бүхэл хүмүүс нь уурлаж гомдол гарган өөр өрөөнүүд рүү шилжснээр мань 30 дугаар ширээний залуу бүр сүулдэ өрөөндө ганцаараа үлдсэн байдаг. 30 дугаар ширээний өнөөх залууг нь цаасан дээр бичээд үлдээсэн зүйлийг нь уншвал 11 цаг 30 минутаас 11 цаг 34 минутын хооронд балаа дарах чимээ нийт 164 удаа сонсогдсон. Өдрийн 3 цаг 15 минутаас 3 цаг 19 минутын хооронд нийт 187 удаа сонсогдсон. Ийхүү өдөр хоног явсаар нэгэн том шалгалтын өдөрч болж энэ газарт нь 30 дугаар ширээний залуугаас ор хинч үлдээгөө байсан тул мань Жисан сониучрхан 30 дугаар ширээний залуу руу харсан камерыг харж байтал өнөөх залуу гав ганцаархнаа сууж байснаа гинтэл ширээгээ толгоогоороо мөргөж эхлэх ба яг л өмнөх шигээ их л ууртаагаар бусад ширээнүүдийг ч мөн шалгаж эхлэх нь тэр. Мань Жисан ч бүрэл гайхан камера ширтээд байж байхад 30 дугаар ширээний залуу бүрэл аргаа орсон шинжтэй өрөөний гол зогсож байснаа өөрийн суудлал руугаа нэг харснаа муухай орлоод шууд зогтаад гарчихдаг. Энэ өдрөөс хойш өнөөх гайтай залуу хэд хоног огт ирээгүй тул мань Жисан юмнуудыг нь зэгцлэх гээд нэг орой хинч байхгүй байхад 30 дугаар ширээн дээр очиод их л нямба өрөө тавьчихсан байсан үзэг бал амттан гэх мэт зүйлсийг нь хурааж байтал яг л нөгөө балны чимээ нь сонсогдож эхэлдэг. Мэдээж энэ газарт нь яг одоо бол Жисанаас өөр хинч байхгүй.
Бүр л гайхаад сайн сонсвол энэ чимээ нь хажууд урд талаас нь биш яг л 30 дугаар ширээний доороос нь сонсогдож эхлэх ба болгоомжтой гэгчин ширээн дагуур харуул зэвхий цайсан хөх царайтай эмэгтэй хүн муухай инээч гсэн гартаа өнөөх дардаг балыг бариад ард талыг нь ёстой л нэг зогсоо зайгүй л дарж харагдана. Энэ харсан зүйл нь энгийн нэг хүн биш гэдгийг маш сайн ойлгож байгаа тул ажлаасаа орилон гараад гэртээ хараад унтах гэж үзсэн ч өнөөх чимээ ахин дахин чихэнд нь сонсогцоор л байдаг. Бүр л аргаа орсон жисэн шууд босч ирээд захирал руугаа би ажлаасаа гарлаа гэж мессеж өчөөд ажлаасаа шууд гарсан хэдий ч мэдээж ажил дээр өөрийн эд зүйлсээ орхичихсан байсан тул хэд хоногийн дараа тэдгээр зүйлсээ авахаар буцаж очисон байдаг. Ажиллаж байсан газраа эртэл өөрөөс нь өмнө энэ газарт нь ажилдаг байсан эмэгтэй буцаад ажилдаа орчихсон байх ба би нөгөө энд ажилдаг байсан юм а юмнуудаа авах гээд гэтэл өнөөх эмэгтэй тийм үү за ойлголоо л гэхэн тэр манжисан ч юмнуудаа хамаж аваад яа гарах гэж байхад нөгөө эмэгтэй нь гиснээс нэрээ чи бас харчихсан юм уу? Энэ 2 дугаар өрөөний 30 дугаар номерын суудал дээр өмнө нь бүр 7-8 жилийн өмнө нэг эмэгтэй сурагч суудаг байсан гэсэн. Гэхдээ маш их бэлдсэн шалгалтандаа унснаар гэртээ эм уугаад өгчихсэн байсан гэсэн. Тэр цагаас хойш тэр ширээний зүгээс дандаа тийм дарддаг балны чимээ сонсогддог болсон. Тийм л учраас бид нэр тэр ширээн дээр огт хүн суулгадаггүй. Бидний өдөр тутамдаа ашигладаг жижигхэн тэр нэг балтай холбоотой бас ийм эвгүй нэг түүх дуусгаад 44 харанхуй сүнс буюу нэвтрүүлгийг шууд үзэж буй 44 үзэгчээс нийт 23 хүн нь таалагдсан хэмээн саналаа өгч харагдана. Өмнөх дугааруудын түүхүүдээс харьцангуй бага санал авлаа шүү те хэмээн ярилцаж байгаа. За сүүлийн түүхээ тэгвэл эхлэхүүдээ гэснээр энэ удаагийн зочин комедиан И Ёнхён би хэмээн хэлснээр сүүлийн түүх маань эхэлнэ. Сүүлийн түүх Дотуур байрны цагаан гар. Энэхүү түүх нь 2011 онд Гёнги дүүрэгт болсон ба Соён нэртэй эмэгтэйд тохиолдсон явдал. 2011 оны 6 дугаар сарын 1 бороотой шөнийн 10 цагийн алдад тухайн үед дотуур байранд амьдардаг байсан оюутан Соён хотын төв орчхоо такси байранд дотуур байр руугаа явж байхад такси нь огцом тоормслоо зогсох ба гайхаад харуул зам дээр бөөн цагдаа нар байхан тэр. Цагдаа нар ч хүмүүс рүү цаад игнэгээр нь яваарэ гэхэн сонсогдоход таксины жолооч өрүүлээ эргүүлэн цаад игнээ рүү орон явсан ба яг энэ үед мань Соён амьдралдаа хизээж харж байгаагүй нэгэн эвгүй зүйлийг харсан байдаг. Зам дээр маш хүнд хэмжээний осол гарчсан байсан ба мань Соёны харсан зүйл нь мотоцикл унаж байсан хүний толгойн тасарсан цогц ус. Таксины жолооч ах гинтэл битгий хар нүдэдар хэмээн хэлсэн хэдий ч мань Соён юу ч бодлогүй санаандгүй цонхороо хажуу тийшээгээ харахад энэ нэвгүй зүйлс нь харагдсан ба шокрохтой нүдээ салгаж чадлагүй тухайн өгсөн хүний ямар хувцас өмсөж байсныг нь хүртэл маш сайн хараад амжсан байдаг. Айд шокерсон Соёнч дөнгөж дотуур байрандаа ирээд өрөөндөө ортол өрөөнд нь хамт байдаг дүүн ихчээ хажууд өрөөнийхий чарсан дахиад захиалчлаа гинэ орж идий хэмээн хэлснээ шууд л яваад өгчихсөн гэдэг. Юун дахиад идэх мантай битүү шокорчсон мань Соёнч өрөөнийх нь дүүн илүү түлхүүртэй өмчнө гэж бодоод хаалгаа нам төгжээд 2 давхар орныхоо өөрийн унтдаг хэсэг буюу дээд талд нь гараад нүдээ тас санаад хэсэг унтах гэж үзлээ дээ. Гэтэл түрүүхэн харсан нөгөө эвгүй ослон толгойд нь эргэлдээд бүр болдоггүй ба ашгүй нэг зүрмэглэлээ гэтэл гинтэл өрөөнд нь хүн алхаж буй чимээ гарч байснаа сүүлдээ бүр ямарваа нэгэн зүйл цохих эсвэл мөргөж байгаа мэд чимээ гарч эхлэх нь тэр. Соёнч тэсэлгүй нүддээ нээгээд нүднийхээ булангаар хартал өрөөн дотор нэгэн хар сүүдэр шиг зүйл алхаж байснаа сүүлдээ бүр өрөөнийх нь цонхыг шкафыг мөргөж байгаа мэт л харагддаг. Мань хүн ч өрөөнийхөө дүүг ороод ирчихсэн байна да гэж бодоод хөөе согтуу байгаа бол унталтаа өнөөдөр хэцүү өдөр байлаа их чинь нэлээд ядарлаа гэхэд өнөөх чимээч алга болсноор ашгүй нэг унтаж чаддаг. Маргааш өглөөч болж дөнгөж сэрээ доошоогоо харахад хамаг хувцас болон дэвтэр номнуудыг нь шалаар нэл цацчихсан харагдах ба өнөөх өрөөнийх нь дүүнч өрөөндөө байдаггүй. Гинтэл хаалгыг нь тогших дуу сонсогдохлоор нь очоод онгойлготол өрөөнийх нь өнөөх дүү зогсож байх ба яашгүй дээ таас ирцэн үү би түлхүүрээ ширээн дээр үлдээчихжээ. Шүн хаалга нүдэхэд та огт онгойлохгүй болохоор нь би бүр аргаа ороод хажууд өрөөнд унтлаа штэ. Нэрэл өрөөнийх нь дүүгийн түлхүүр яг ширээн дээр нь
байж байх нь тэр. Өрөөнийхөө дууг айлгахчих нь гэж бодоод тэр өдөр юу ч хэлэлгүй хичээл номондоо суучгаад оройн айл болох эрт унтыгээд орондоо ортол шүн дунд дахиад л нөгөө хүн алхаж буй мэт юм мөргөж буй мэт чимээ сонсогдоод эхэлдэг. Маш болгоомжтойгоор нүдээ нээгээд хартал яг л өчигдөр орой зам дээр харсан өнөөх толгойгүй цогцос яг урд нь ирчихсэн зогсож байснаа шатаар нь дээш авирж гарснаа шууд хоолооноос нь багал зурдаж эхлэх нь тэр. Орныхоо доод талд нь унтаж байгаа дүүрүүгээ авраарай туслаарай гэд хэлсэн ч өнөөх дүүн юу ч сонсолгүй нам унтсаар л. Гэтэл энэ нь ашгүй зүүд байсан болж таардаг ба өглөөч хэдийнэ болчихсон байх нь тэр. Орных нь доод давхарт унтаж буй өрөөнийх нь дүүнч дөнгөж сэрснэ. Ихчээ та шүн унтахгүй юу ийгээд байсан бэ? Хүн унтуулахгүй сэрээснэ хамаг юм төчгнүүлж байснаа буцаад орлуугаа гараад өөрөө унтаад өгөх юм. Та юм хайгаад байсан юм уу? Юу хайгаад байсан юм? Тэр чинь би бишээ гэж хэлэхдээ зэрэгцэн дүүн ихчээ энэ юу вэ хэмээн хэлэн орилж эхэлдэг. Мань соёонч гайхаад хартал өрөөнийх нь цонх ор гэд хаасайгүй цустай гарын хэнүүд харагдсан ба мэдээж л мань хоёр шууд л энд байж чадахгүй юм байна гарцгаая гэж ярилцаад хаммаг хувцгунраа аваад шууд дотор байрнаасаа гараад такси барихаар болдог. Дуудсан таксийн чирхэд айд сандарсан хоёр нөхөр шууд хамаг ачаага таксины багаж руу шидэж ороо суутал таксиныхан жолооч уржигдэрхэн мань соёоныг дотор байранд нь авчирж өгсөн жолооч байхан тэр. Мань соёонч бүр нүдэндээ нулимстайгаар хамаг л болсон бүх хэлтэл өнөөх таксины ахчаа сонсож байснаа машина нэг супермаркетээ урд зогсон сонсож бай хүүхдүүдээ газ ийшээ ороод шил сөөжүү давстай хамт аваад гараад ир ах нь хүлээлгийн мөнгө энтер гэж авахгүй гол нь хурдан аваад гараад ир хэмээн хэлснээр мань хоёрч газ дэлгүүр рүү ороод хэлсэн зүйлсийг нь авсан гэдэг. Гэтэл таксины жолооч ах буцаж дотор байр руу эргэн явж эхэлсэн ба их л нявхар шинжтэйгээр наа давсаа өрөөнийхөө шалаар цац харин нэг аяганд наад сөөжүүгээ дүүртэл нь бүр хальтал нь хийгээд өрөөнийхөө хаалганы гадна гаргаад тавь. Хамгийн гол нь хаалгаа сайн төгжин шүү. Хоёулаа явж байхдаа харсан нөгөө толгойн тасарчсан байсан цогцыг санаж байгаа өстэй. Тэр л толгойгоо хайгаа чам дээр очиод байгаа юм шиг байна. Хэрвээ сүнсийг нь тайтгаруулахгүй бол чамайг хаач явсан сүнс нь дагаж магадгүй. Охтууд ч яаран сандран буцаж дотор байрандаа ороод яг л таксины жолооч ахын хэлснээр давсаа шаллаараа нэг цацаад нэг жижиг аяганд авсан сөөжүүгөө бүр хальтал нь хийж байгаад өрөөнийхөө гадна үүдэндээ шалан дээр тавиад хаалгаа тас хийтлэн түгжээд унтцгаасан байдаг. Гэтэл маргааш нь мань хоёр ямар ч элдв зүйлс сонсож харалгүй сайхан амраад өглөөс ирсэн ба гяз хаалгаа онгоолгоод нөгөө сөөжүү хийгээ тавьсан аяга хартал өнөөх аяг нь хов хоосон. Энэ мөчөөс хойш дотор байранд нь элдв зүйлс ажиглагдаагүй гэдэг ба энэ нь ерөнхийдөө бол таксины жолооч ахын таамаг нь зөвөвл болсон гэсэн үг. Энэ түүхийг явуулсан тэр соёон гэх эмэгтэй тухайн ослыг харсан газрынхаа зургийг нэвтрүүлгийн багийнханд явуулсан ба нөгөө толгойн тасарч өгсөн мотоциклчны толгой нь хэд хоногийн дараа яг энэ хажуухнаас нь олдсон гэдэг. Энэ удаагийн дугаарын сүүлийн түүх буюу нэвтрүүлгийн зочин комедиан Ий Ёнхёны түүх ийхүү дуусаж санал хураахад 44 лаанаас нийт 36 лаан асдаг. Энэ нь нийт 44 хүнээс 36 хүнд нь саяны түүх амар санагдаж мөн таалагдсан гэсэн үг ба энэ удаагийн дугаарын ялагчаар зочин оролцогч болох Ий Ёнхён тодорсноор шүн дундын ярианы маань 5 дугаар дугаар ийхүү дуусаж байгаа юм да. Яг бас л нэх хүнд биш ч гэсэн эвгүй түүхүүд байна шүү те. Манайхан тэгээд сурсан ёсоор энэ бичлэгийг 15,000 лайк хүргэчихвэл шүн дундын ярианы маань дараагийн дугаар цаг алдалгүй шууд л ороод явах юм шүү. За. Яг тэгээд дараагийн бичлэг нэх удахгүй тул манайхан юу их мэдж байгаа шүү те. Лайк саба дараад сүсгэлээ сууж байгаарай.